За бүгдээрээ нөө дараагийн unboxing бичлэг маань эхэлж байна. За анх удаа үзэж байгаа хүмүүс байвал энэ бичлэг маань яадаг вэ гэхээр бид нэр бүгд хамтдаа дуулсаас уртаас ер нь аппликейшнуудаар сайтаар дамжуулаад тодорхой бараа бүтээгдэхүүнүүдийг захиалж сурж байгаа шүү дээ, тийм ээ. За хэрвээ сураагүй бол бас заав сураарай, сонирхоод үзээрэй гэж бас зөвлөж байгаа. Ягаад гэхээр эндээс бодлож авснаас 2-оос 10 дахин ер нь маш шимтгай авах боломжтой байдаг. Гэхдээ нэг асуудал тулгардаг нь юу вэ гэхээр ямар бараа захиалах уу? Захиалсан бараа маань яг зураг шиг ирэх үү, бичлэг шиг явах уу? Бодит байдал дээр яг ямар байх вэ? Чанар нь ямар байх вэ гэдэг эргэлзээ маш их төрдөг. Тийм учраас би тодорхой бараа бүтээгдэхүүнүүдийг захиалаад тэрийг хамтдаа та бүхэндээ цуг задлж үзээд яг ямар байна сэтгэлээ хуваалцдаг шууд unboxing гэдэг бичлэг байгаа. За ингээд эхний бараа маань энэ гэж задлцсан байгаа. Энэ задлцсан хэдэн ба диско задлцсан хэдэн бараа байгаа шүү зөө. За энэ болохоор зулцагт зөриулээд одоо нэг жоохон хөрхөн том болоод ганцаараа машин урд судалтай суудаг боломжтой болж байгаа учраас судлын бүсний зөөлөвч мөрөн дээр ингээ холгоод байдаг штэ. Тэгээд бүсийг бас нөгөө нэг юм жижигхэн нэг хоолгоор татдаг гэдэг шүү. Тэрийг ингээд хамгаалсан гэсэн дэрний чинь тэг намсгах гэх юм уу те. Аим хөрхөө өөрөө сонгосон. Одоо бас цог зэрэгцээд бараа захиал юм захиалж би тас би захиалж та гэдэг болцоогоо. За ингээд мелодитэй нэр үнэн юм нэр ирсэн. За заавал юм гэж шүү. За дараагийн бараа. За бас зулцган бараа байна. Зулцган дээр бас өөр өнгөний загварыг сонгосон. Загвар ч гэжтэй өнгөний сонгосон. Загварч гэжтэй би энэ зүгээр юм биш үү гэсээр харанхтай байл. Амарчтай гэдэг. За энэ үг гэхээр бас нөгөө машинд ганцаараа орж суугаад зориулагдсан car seat буюу одоо өндөр болгож өгдөг шүү дээ, тийм. Тэгвэл бас бүр доор суучаад бүр замаа харж байгаа. Хоёрдугаарт мэдээж хамгийн түрүүндээс аюулгүй байдлуудаас бүс зүүхэд бас тохиромжтой амар. За ийм зөвхөн юм суудлын хэсэг байгаа. Уул нь юм том төвчлэгтэй байгаа л да. Тэрэндээ багтах болцсон байгаа даа. За ийм car seat. За ийм car seat. Ийм үнээр жуган байна. За дараагийн бараа. За одоо тэгтээсээ үгүй бас нэг юм байгаа юм байна. Юу гэхээр за ийм хөрхөн тоглоомын одоо юу ч хувцж ийсэн болно л доо. Бид тэр ихтэй тоглоом чихмэл тоглоом гэдэг байгаа. Ингээ ихчдэг. Давуу материалтай. Хөрхөн балеринэтэй. Аюугаа юм хөрхөн зузаан давуу. Материалнаас янз бүрийн дэжиг хөрхөн ирсэн. Энэ ингээд хосоор яг адилхан юм хэмжээтэй хоёр ширхэг нь ийм үнээр ирсэн. За дараагийн бараа. За энэ бас нэг задлцсан юм байж байна. Энэ юу вэ гэхээр за та нар зарим нас ганцаарсан гадарлсан байж магадгүй. Дахиад нэг шинж онцгой болох гэж байгаа. Тэгээд өмнө бичлэгэн дээр бол нэг хэлсэн. Үзэр зээвэт. За энэ юу гэхээр бүр жижигхэн зулцгууд маань нэрагууд маань гол нь гидснээсээ даарчдаг штэ. Гидсэн дараад дүүрээд жоохон ингээд бид нар ч гэсэн томчууч гэсэн гидснээсээ жоохон дарахтал өвдөх гэдэг шүү. Тийм учраас одоо хуучин бол яхаа иймэрхүү зүйл байхгүй болоос ч юм мэдгүй болохоос ч юм. Одоо ч гэсэн ихтэй бид хүн ховрож магадгүй. Би ямар ч сонирхоод бас туршаад үзье гэж одоо захиалцсан. Энэ яадаг вэ гэхээр гидсийг хүүхдийн гидсийг ороогоод дулаан барина. Өөрөө хална. Тийм учраас градусын температурын зааж өгөөд яг тэр температурт нь хүүхдийн гидсийг хүүхдийн гидсийг дулаахан байлгаж өгнө гэсэн үг. Тийм учраас гидс юмрахгүй гүйлэхгүй гидсэн дүүрэхгүй байх юм болов уу гэж одоо захиалцсан. Одоо мэдээж хэрэглээ туршаад үзсэн. Ер нь бол одоо онлайн мэдээж тэмэл зориулт хэмжээ мэдээж тэр үйлчлэг нь бол үргэлжлэнэ гэж бодож байна. Зорилготой бол хүрнэ гэж бодож байна. За тэгээд ийм нэр ирж байна. За хэрэглэж үзээ дараа нь нэг бичлэгэн дээр ч юм уу сэтгэлээ хэлнэ за. За энэ утгуудын дотор нь юу байна вэ гэхээр
Гарын авлага байна. C-гээр зэнэгэлт юм байна. Нэг гол төхөөрөмж нь удирдлагын хэсэг нь байна. Энд дээр саранцтай байсан. Яг энэ гол халдаг хэсэг юм байна. Гэс саранцт чинь наа чин асаагаад энэ дээр нь температураа тааруулах юм байна. Гэтэ энэ 65 гэж юу гэдэг вэ? Вибратортэй. Бас хөрх массаж хийх юм биш үү? Хөрх вибратортэй байна. 2 3 төрлийн тохиргоотой 4 хэд хэдэн төрлийн тохиргоотой юм вибратортэй юм байна. Массаж уу? Ийм хөрхөн гизэндээ ямар нэгэн байдлаар имчилгээл гэсэн үг болж байгаа гэсэн үг тийм ээ. Гэж бол би ойлголоо. За тэгээд халуун нэг нь 1 2 3 4 5 төрлөөр халуун бүлээн нэмээс тохируулт юм байна. Ингээ хөрхөн халаад эхэлж байна. За тэгээд ингээд энэ дотроо ичнэ. Юм байна. Гэхдээ би жижигхэн учрыг яг одоо ойлгохгүй байна. Гэхдээ бараг захиалж байхдаа юм гэдгийг ч мэдээг одоо сайн оролдоод ухаад үзнэт байж байгаа дараа. За дараагийн бараа. Юу вэ гэхээр за бас овой дэмжихээс болохоор яг юу гэдгийг мэдэхгүй л л та. Цог задлаад үзье. Энэ болохоос юу вэ гэхээр за энэ бичлэгийн дээр бас нэг хөрхөн хитэн удаа шинэ ут голцох гэж байгаа шинэ зулцахт зориулсан захиалсан бараанууд гарч ирнэ. Болвос Чико. За ээж нэр бол эмгтэж байна мэдж байгаа тий. Хөхний сүв тосогч. Гээд бас нөгөө нэг таг мэдгүй. Одоо юу гэх сургуу тагаар хөвгөдөд бараа захиалж яснаас бас Чико тэр гэсэн юу таньдаг нэр бараа бүтээгдэхүүн байвал бас үгээр юм болов уу гэж бодоод захиалж гасан. За ингээд айрцэн байна. Энийг бол сүү тосогч нь байна. Бас ингээд юм сэлвэтгэтэйгээс цуг ирдэг юм байна. За тэгэхээр энэ маань ийм нэрсэн байна. За яг бас танарт дунд ч гэсэн бас удахгүй шинэ зурцгаа үйлдвэрлэж байгаа төлөвлөж байгаа аав ээжүүд байвал их сонирхолтой хэрэгтэй юмнууд бүтээгдэхүүн хамгийн гол сонирхолтойгоо яг хамгийн гол нь маш чухал хэрэгтэй бараад ирдэг маш хямдханаар захиалж чадсан гэж бол би одоогоор өөрийгөө дүгнээд байгаа. Тэгээд яг ямар бараа байна танарт яг үнэхээр хэрэгтэй байж чадсан хэрэгтэй санагдвал бас цог захиалаад үзээрэй. Хэрвээ үнэхээр захиалж чадахгүй бол бас надад хандвал комент хийчих юм ороод ирвэл тусалж болно. За дараагийн бараа маань юу вэ гэхээр за зулцгийг усанд оруулнаа. Нөө байн дотор ингээд тогтоож байгаад дээр нь тавиад угаадаг шүү. За тэр. За нэг ийм үнээр захиалсан байгаа. Энд зарж байгаас бол мэдээж яач утсан юм байна. Гэтэ захиалчаад харсан чи өмнө ихчийнх нь хэрэгжилж исэн байсан бэл. Архиваас олсон. Гэтэ яг энэ бас дахиад хэрэгтэй те. За дараагийн бараа. Энэ нийтдээ сонирхолтой бараа. Турш үзье гэж захиалж үзье. Юу вэ гэхээр энэ шүү. Ийм ус зулгаагч гэхүү зунлагч ус одоо ер нь л одоо бичлэгэн дээр бол дахиад бол нугасны ингээд өдийг зулгаачих.
ингээд дараа ингээд гараар зумлал зулгаад байдаг штэ. Тэгхгүйгээр энд багч маань яадаг вэ гэхээр яг ингээд одоо энэ үндсэн хоёр үзүүр нь дотгошоо зэрэг эргээд үсийг нэгэ зумлаад тийм л зулгаад тийм л. Тэгэхээр нэг бас дахиад нэг ус мөс зумлах дахиад одоо Монголд бол хэвлэн дахиад байх шүү дээ. Тэгэхээр нэг ус зумлахад бол маш хэрэгтэй юм болов уу гэж бодсон. Тэгээд бас тавраад бас юун дээр турч үзнэ. Толгой ширэн дээр бас турч үзнэ. Гол. Амар хэрэгтэй юм. За одоо нэг хэрэгжилж үзүүлэх гэж шин тийм. Ийм бараг ямар тач ийм үнээр захиалсан байна. Ийм бараа бол бас манай бичлэгнээс та нар маань бас ямар бараа захиалж болох юм те. Тэгээд тэр маань ямар гоё хямдхан байж болдог вэ гэсэн хоёр том зүйлийг бол бас харах боломжтой гэж бодож юм. Би бас unboxing гэдэг босод бичлэгүүдийг үзээд тэндээ санаа аваад бас бичлэгийг бараа бүтээгдэхүүн захиалах төлөвлөлт гардаг тийм учраас та нараас бичлэгийг үзээд ямар бараа бүтээгдэхүүн үнэхээр надад хэрэгтэй юм байна штэ гэж бодохоор бараа бас гарч иж магадгүй шүү дээ тийм ээ сонирхолтой. За тэгээд энэ удаагийн дугаарын түрээ дуусч байна. Дараагийн бичлэгээр уулзъя.